Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол өгүүлбэрийн салаалах хувиргал. Тэгэхээр бүгдээрээ өгүүлбэрийг хэрхэн салаалан хувиргаж бичдэг вэ гэдэгтээ танилцъя. Дараа нь өөрсдөө туршин бичиж үзээрэй. За, хэлний хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах гэсэн үндсэн дөрвөн хувирал байдгийг бид бүхэн мэднэ. За, тэгэхээр үүний дотор өгүүлбэрийг хэрхэн салаалж хувиргадаг вэ? За, өгүүлбэрийг ойролцоо ба эсрэг санаагаар хувирган элдв аргаар найруулж бичгийг салаалах хувиргал гэдэг. За, салаалан хувиргаж бичих дараах аргууд байна. За, үүнд нэгдүгээрт хэлц бус нэгжийг хэлц нэгжээр солих. За, хөөрнөх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгох, үүлийн хэв байдлыг дагаврыг сольж хувиргах, тийн алгалын нөхцөлийг солин найруулж хувиргах, үүлийн төгсгөх нөхцөлийг сольж хувиргах. За, нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг сольж хувиргах гэсэн эдгээр 6 арга байна. За, тэгэхээр эдгээр аргуудыг ашиглаад хэрхэн хувиргаж бичиж болдог вэ гэдэгтээ танилццгаая хэвлээ. За, хэлц бус нэгжийг хэлц нэгжээр сольсон гэж. Цовоо сэргэлэн авхаалжтай чирэг хүү байна гэдэг өгүүлбэрийг нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү байна гэж хувиргасан байна. За, бэлчээрлэж буй мал сүргийн дундуур хөндлөн гардаггүй гэдэг өгүүлбэрийг хөөрнөх өгүүлбэрийг анхааруулах, захирах өгүүлбэр болгож болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ өгүүлбэрийг асуух өгүүлбэр болгосон байна. Бэлчээрлэж буй мал сүргийн дундуур яагаад хөндлөн гардаггүй вэ гэсэн юм асуух өгүүлбэр болгосон байна. За, хэв байдлын дагаврыг сольж хувиргах гэдгийг харцгаая. Эмээлээ тохуул, үүдээс хөл. Тэгэхээр энэ үгийг эмээлийг нь тохож, үүдийг нь сөхөөрэй гэд солин найруулж бичиж хувиргаж болох нэ. За, дараагийн жишээг харцгаая. Тийн алгалын нөхцөлийг солин найруулж хувиргах гэж байна. Ахас дээдсийн үгийг сонсвол аливаа хүн харилцан анд нөхөр бололцвол амраглан ханилах ёстой гэж. Тэгэхээр энэ өгүүлбэрийг ахас дээдсээс үг сонсож аливаа хүнтэй харилцан анд нөхрийг болговол амраглан ханилах ёстой гэж хувиргаж болох нэ. За, дараагийн арга болохоор үүлийн төгсгөх нөхцөлийг сольж хувиргах. Өдөр бүхэн хүний сайнтай учирч яв гэдэг өгүүлбэрийг өдөр бүхэн хүний сайнтай учирч яваг, өдөр бүхэн хүний сайтай учирч явдаг гэдэг. Энэ яв гэдгийн араас яваг гэд төгсгөх нөхцөлийг сольж хувиргасан байна. За, дараагийн жишээ болохоор нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийн байрыг сольсон гэж сольж хувиргаж болдог. За, сэтгэл гарч байж тархи ажиллаж, гар хөдөлж, үйлсийг бүтээдэг. За, энэ өгүүлбэрийг сэтгэл гарган байж, тархиа ажилуулж, гараа хөдөлгөж, үйлсийг бүтээдэг гэж ингэж хувирган бичиж болохоор байна. За, тэгэхээр та бүхэн энэ 6 аргаас өөрөө сонгож өгүүлбэрүүдийг хувирган бичиж туршиж үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ. Та нартай амжилт хүсье.